За сайн байна уу, цаг үеийн үйл явдал геополитикийн тухай нэгэн подкаст хүргэе. Энэ удаа Ираны тантай холбоотой үйл явдлаас эхлэе. Америкийн цагаар 2026 оны 2 сарын 27 оны оройн 20 цаг 30 минут буюу Улаанбаатарын цагаар 2 сарын 28-ны шөнийн 4 цаг 38 минутанд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп их уур хилэнг суудахтай Epic Fury эмэг цэргийн ажиллагаа явуулах команд өгсөн юм. Үүнээс 2 цагийн дараа Америкийн арми Ираны эсрэг агаарын довтлогыг эхлүүлэн Америк усан онгоцнуудаас томохог буужингууд харвсан бол их газар ус Америкийн цэргийн баазуудаас Хаймарс буужингууд харв. Алсын тусалтай буужингууд харвснаас гадна Америк радарт өртдөггүй Б2 бөмбөгдөж онгоцуудаа ашиглан Ираны газар нутгийн гүн рүү орон бөмбөгдсөн юм. Америкийн буужин онгоцын довтлогыг эхлснээс 10 минутын дараа Израилийн агаарын хүчин урд байгаагүй ноцтой толгой тасдах агаарын довтлогоонуудын Ираны удирдагчид руу довтлон устгасан. Энэ хүрээнд өөрийн гэртээ бусад өндөр албан тушаалтнуудтай уулзч ус Ираны дэд удирдагч Али Хаминей бусад албаны хүмүүс болон гэр бүлийнхэнтэйгээ алагдсан юм. Америк Ираны цэргийн байгууламж радруудыг буужиндан устгасан гэж мэдээлэл авч газар дээрээс өөр мэдээнүүд ирв. Довтлогоо эхэлснээс цагийн дараа Ираны Минапотод октын сургууль буужинд болсон мэдээг Иран мэдээлэл хэрэгсээр цацсан. 180 орчим хүн амь үргэжсэн дийлэнх нь дунд сургуулийн сурагчид байлаа. Америк Израиль хоёр мөн Ираны цагдаагийн газруудыг бөмбөгдөж буужинтсан нь уг довтлого эхлэхийн өмнө Иран дотоодын үүмийн самуунаа тарж чадсан тул дахин үүмэн гарвал дарах чадварыг нь бууруулах зорилготой байв. Эдгээр агаарын довтлогоонд Израиль 200 орчим сөнөөгч нисгэж онгоц ашигласан нь Израилийн түүхэнд хамгийн том агаарын довтлого болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Америк Израиль хоёрын довтлогооноос 2 цагийн дараа Иран улс Израиль болон Персийн болгоны зарим оронд буй Америкийн цэргийн баазууд руу баллистик буужингууд харвсан. Энэ хүрээнд Иран Бахрейн улстайгаа Америкийн 5 дугаар флотод цохилт өгөв. 30 минутын дараа Израиль Ираны баллистик буужингууд мөн Израилийн Хайфа, Тель-Авив хотод буужингийн довтлогоонд өртсөн. Иран улс, Катар, Кувейт, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн гэсэн 4 улсад буй Америкийн цэргийн баазад цохилт өгсөн. Мөн Кувейт дахь олон улсын нисэх буудлын Арабын Эмиратын Дубай хотын алдарт Бурж Халифа цамхгийн ойролцоох Фермант Пам хэмээх 5 хоттой зочид буудлын троны цохилт өгсөн. Энэ нь Америкийн цэргүүдтэнд нуугдан байрлалсантай холбоотой хэмээн Иран тайлбарласан юм. Товчхонд Ираны хариу довтлого Америк болон түүний ойрхон орнын холбоотнуудыг цочролд оруулсан. Тэд Ираныг ийм үргэн үрээтэй зоригтой хариу цохилт өгнө гэж санаагүй. Эхний өдрүүдэд Америкийн цэргийн 4 албан хааг чамаа алдсан гэж Америк мэдээлсэн боловч энэ нь дарсан тоо бөгөөд өөр олон цэрэг албаагч харгацсан мэдээнүүд интернетэд цацагдсан. Буужингийн довтлогоо найжуур Израиль Ираны дэд бүтцүүд хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдийн гар утасны ап руу цахим алдлагын Ираны иргэдэд төр засгийнхаа эсрэг босож төрийн эргэлтийн үүмийн самун үсгэхийг уриалсан. Израилийн цэргийн албанд байсан 50,000 орчим цэрэг байлдааны бэлэн байдалд шилжсэнээс гадна Израиль нөөц хүч болох 20,000 хүнд цэрэг татлага мэдээ хүргэсэн байлаа. Ийхүү маргааш нь болов. За ингээд 3 сарын 1 боллоо. Америк Б2 бөмбөгдөж онгоцуудаар довтлогын 1 тонны жинтэй хүнд бөмбөгнүүд хайсан Америк удирдлагууд бид Ираны төр засгийг үгүй хийж засгийг солино хэмээн мэдээлж байлаа. Ингээд Израиль, Америк хоёр дахиад Ираны гол хотод иргэдийн орон сууцуудыг шүүхийн байгууллагуудыг бөмбөгдсөн. Энэ үед Ираны эмнэлгүүдийг бөмбөгдсөн мэдээлэл бичлэгүүд интернетэд цацагдав. Израиль, Америк хоёр муу ядаж Израиль дангаар Ираны бөмбөгдлөнд өртөн эмнэлэгт хүргэсэн хүмүүсийг дахиад эмнэлэгт байхад нь бөмбөгдсөн юм. Израилийн удаагийн бөмбөгдөл буужингууд Ираны тагнуулын албаны эсрэг илүү нарийн чиглэсэн бөгөөд Ираны дотоодыг хамгаалах газрын дарга цагдаагийн дарганаар алагдав. Иран харин зөрүүлээд Израиль, Эмират, Катар, Кувейт, Бахрейн, Йордан, Сауди Араби эсрэг буужин харвснаас гадна Америкийн тагнуулын Reaper дроныг будж устгасан талаараа зарлав. Мөн далаад явж байсан Америкийн Авраам Линкольн хөлөг онгоц руу 4 буужин харвсан зарим нь онсон гэж Иран мэдгдсэн ч Америкийн мэдгдлийг үгүйсгэсэн юм. Иран мөн Эмиратд байсан Францын усан онгоцыг болон Ираны эсрэг цахим алдлагад ашиглагдаж байсан Amazon веб сервис дата төвийн хамт буужинтсан. Үүнээс болж их төмөр гарч тог тасарч уг дата төвийн ажиллагаа тоглолцсон. Ормосын хоолойд явж байсан Skylight хэмээх газрын тосны хөлөг онгоцыг Иран дронд шатаасан. Мөн Оманы иргэд байсан өөр танкерыг дрондов. Үүнээс болоод 150 орчим ачааны хөлөг газрын тосны танкер Ормосын хоолойгоор гарч чадахгүй гатсан. Иран улс мөн Кипрт буй Их Британи цэргийн бааз руу дрон нисгэн цохилт өгөв. Уг цэргийн баазыг Их Британи Америкт ашиглуулсан дараа нь тодорхой болсон юм. Ийхүү Их Британи цэргийн бааз цохилтонд өртөж Британий батлан хамгаалахын сайд бид халдлагад өртөөгүй гэж гүрийсэн ба энэ Ираны дайнд тутгалтаас зайлсхийсэнтэй нь холбоотой байв. Энэ зур Ираны их удирдах шашны тэргүү Айл Хаменей амь үргэсэн талаар Ираны албаны хүмүүс зарласан. Их Британий ерөнхий сайд Кир Стармер Английн цэргийн баазуудыг Америк зөвхөн өөрийгөө хамгаалахад л ашиглах болно. Иранд цогт өгөхөд ашиглахгүй хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч
Үндэ ямар зорилтоор ашиглаж байгааг нь хэн итгэлээ дээ. Ийхүү дайны 20 дахь өдөр өнгөрсөн юм. За одоо үүнээс цаашаа яг календарын дагуу ярилгүй ерөнхийд нь яриад явчихъя. Америкийн халдлагын хариуд Иран, Персийн булангийн орнуудтайгаа Америкийн цэргийн ба дэлчин сайдын яамуудыг буужинтав, Кувейтийн газрын тосны үйлдвэрийг мөн буужинтав, Америкийн далбаатын нефтийн танкерыг Бахрейнд мөн буутав. Эмират Ираны дронуудыг буудаж устгаж байна хэмээн мэдээлж байсан ч өөрөө дронд улсаар байлаа. Сауди Арабын Арамко компани газрын тосны байгууламж дронд өртсөн ч Иран үүнийг харин бид дрондоогүй шүү, Израиль дронцсон хэмээн мэдээлв. Дайны хажуугаар дажин гिचээр Израиль зарим холбоотны Ираны эсрэг танд татан оролцуулах үүднээс Ираны өмнөөс дронц мэдээнүүд цохолдож эхлэв. Энэ зур Киприйн олон улсын нисэх буудал Ираны дроны дайралтанд өртөв. Грек Киприйг хамгаалахаар усан онгоцууд F-16 сөнөгч онгоцууд илгээх талаараа зарлахад Ираны генерал Кипрт Америкийн цэргүүд байгаа бөгөөд тэднэрүү бид цогт өгсөөр байх болно хэмээн мэдгэв. 3 сарын 2-нд Израиль Ливан руу халдан товтлов. Израилийн цэргийнхэн Бейрут хотыг болон Ливаны өмнөд хэсгийг бөмбөгдөв. Үүнийг Израиль Хизболлах бүлгийн эсрэг ажиллагаа хэмээн тайлбарласан юм. Тэгж байтал Кувейтэд Америк F-15 сөнөгч онгоцоос өнчөглөв. Үүнийг бид харж устгасан хэмээн Иран мэдгдсэн ч Америк үгүй манайхан хоорондоо бие биенээ будчих чи хэмээн тайлбарласан юм. Үнэхээр Америкийн цэргүүд хоорондоо байлдсан юм уу эсвэл Иранд буужиндуулснаа нуухыг Америк оролцсон уу гэдэг нь тодорхойгүй. Ер нь л Иранд буужиндуулснаа нуусан болов. Дайн байлдааны үед Америк өөрийн хохирлоо нуун дарагдуулж байгаагаас илүү сүртэй хүчтэй өөрсдийнх нь зэвсэг техник илүү сүрлэг мундаг юм шиг харагдуулж PR-ыг сонирхолтой байдаг. Энэ нь дайны үеэр болон дайны дараа зэвсэг техникийн өөр улс орнуудад зарах үүднээс зэвсэгнийхээ нэр хүндийг өндөрт өргөх гэсэн тактик юм. Энэ зур Америк Ираны 17 усан онгоц болон ихэнх шумбагч онгоцыг живүүлв. Америкийн албаны хүмүүс Ираны пуужинг нөөц одоо дуусна. Тэд дахин пуужин харамж чадахгүй Иран одоо сүрсэн засган солигдож хүмүүс бослог гаргана гэж хэвлэлээр ярьж байсан боловч эдгээрээ альж болсонгүй. Иран пуужингийн цогцлтуудаа хүчтэй үргэлжлүүлсээр байна. Сауди Араб буюу Америк элчин сайдын ямыг Иран дронтон хаагдахад хүргэв. Мөн Сауди Араб буюу тагнуултын баазын том салбарыг Иран дрондов. Энэ зур Иран бусад арга хэмжээ авав. Иргэддээ гадаадын сошиал медиа аппуудыг гар утснасаа устгах тушаалгүй. Энэ нь барууны сошиал медиа аппуудыг гадаадын тагнуулын байгууллагууд ашиглаж байна хэмээн болгоомжлсонтой нь холбоотой байв. Мөн хүнс гадагшаа экспортлохыг хориглон улс даяар шалган нэвтрүүлэх зэгүүд байгуулав. Дайны эхний өдрүүдэд Америк Ираны усан онгоцуудыг бөмбөгдөж жагсаалаас гарах ажиллагааг эрчимтэй явуулсан юм. Энэ үеэр хэвлэл мэдээлэлээр хамгийн их шуугиан тарьсан нь энэтхэгт далайн флотын шоунд оролцоод бутж явсан Ираны динамик усан онгоцыг Шри-Ланкээр хавцаас өнөөс явдал байлаа. Үүнээс болоод Ираны 87 далайчин амөргдсөн юм. Үүний хариуд нь Ормосын олоогоор гарахыг оролцсон өөр усан онгоцуудыг дэлбэлэн Иракийн Курдистанд Иран дроноор цогцолдог. 3 сарын 5-нд Израиль улс Тегеран хотод байдаг битүү стадионыг буужиндан устгав. Мөн өдөр байлдааны дронууд Ираны хойд хөрш Азербайджаны агаарын хилэг нэвтрэн нисэх буудал бол нэгэн тосхны ойролцоо унссан юм. Үүнээс болоод Азербайджан Иранаас дипломатууд эргүүлэн татах Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи бид энэ халдлагыг хийгээгүй Израилийн өдөө хатгалах шүү хэмээн тайлбарласан юм. Энэ зур Украины ерөнхийлөгч Зеленский бид Ираны шахет дронуудаас хамгаалахад Америк болон ойролт орнуудын орнуудад тусламж үзүүлж болно хэмээн мэдгэв. Энэ нь гэхдээ бодит тусламж гэхээс илүүтэй олон улсын анхаарлын төвд байх гэсэн PR шоу маягийн зүйл байлаа. Ираны ерөнхийлөгч Пезешкан телевизээр үгэлэхдээ бид хөрш орнууд руу дайрч довтолж байгаа юм биш шүү. Гагцхүү тэнд байгаа манайх руу довтлоход ашиглагдчих буй Америкийн цэргийн баазууд руу довтолж байгаа юм гэж ярьсан юм. Тэгснэ Ираны эрх баригчид бүс нутгийн орнуудад Америкийн цэргийн баазуудыг улс орноос хөөн гаргахыг уриалсан юм. Ийхүү үйл явдал өрнөж байх зур Америк Израильд 150 сая долларын зэвсэг худалдах гэрээ баталснаас гадна онгоц тээвэрлэгч 3 дахь хөлөг онгоцоо ойролт орнд руу илгээх шийдвэр гаргасан. Энэ зур дэлхийн газрын тосны нийлүүлэлтэнд том асуудлууд үүсч эхэлсэн бөгөөд Кувейтийн петролеум корпорац форс мажор буюу давагдчихгүй хүчин зүйл үүсснийг аль биесээр зарлан бид газрын тосны үйлдвэрлэлээ тодорхойгүй хэмжээгээр бууруулж байна хэмээн зарласан. Трамп энэ дайн утгагүй хэмээн анх мэдгэж байсан ба энэ дайн бол манай цэргийн хувьд хөнгөн экскурс зугаалах төдийхөн болно гэж ярьж байсан юм. Гэвч Иран хүчтэй хариу цогцолтод өгж эхэлсний дараахан Трамп болон Америкийн албаны хүмүүсийн тайлбар өөрчлөгдөн энэ дайн биш энэ бол цэргийн ажиллагаа хэмээн тайлбарлахыг оролдсон. Анугийн зарим улс төрч Трампыг Конгрессийн зөвшөөрлгүйгээр гадаад улсад дайн зарлалаа үндсэн хууль зөрчлөө Трампыг шүүх дуудах хэрэгтэй хэмээн ярьж эхлэв. Энэ зур Израиль улс Ираны газрын тосны байгууламжид цогцолт өгсөн. Иран хариуд нь Америкийн холбоотой улсуудын газрын тосны байгууламжуудад цогцолдоггүй. Ойролт орнодод Америкийн цэргүүд олноор шархтан алагдж байгаа мэдээнүүд сошиал медиагаар тархав. Германд Америкийн цэргийн том эмнэлэг бусад өвчтнүүдэд гарган
ойрхот орондоос ирж буй шархтнуудыг үзэж буй талаар мэдээнүүд гарав. Энэ зур ойрхот орондод Америкийн цэргүүд дайны явцад биш харин зүгээр л хачирхалтай эрүүл мэндийн байдлаас болоод биеийн байдал муудав гэх мэт тодорхойгүй шалтгаанаар олноор хүч эхлэв. Энэ цэргийн охирлоо нуун дарагдуулж баг харагдуулах гэсэн Трампын засгийн газрын оролдлого байсан бололтой. Америк гэхэндээ бид нэг хохирол хүлээгээгүй гэсэн мэдээлэл өгч байсан ч 3 сарын 11-нд цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Лявит бүсгүй Америкийн 150 орчим зэрэг шархсан хэмээн сэтгүүлчдэд ярьсан ч энэ бас нэлээд дарсан тоо гэдэг нь ойлгомжтой. Ийхүү 3 сарын дундуур талууд бие биенээ пуужинд нь цохилт өгсөөр байлаа. Энэ зур Ормусын хоолой бараг бүрэн хаагдав. Газрын тосны үн дэлхийн зах зээл дээр $120 хүрч огцсон өссөнөө барууны орнууд зохион байгуулалтаар өөрсдийн стратегийн нөөцөд задлан хэрэгжилж эхлэн хэмээн зарласны дараа $80 болон унсан ч Ормусын хоолой нэгдэхгүй байгаа тул эргээд газрын тосны үн өсөж байна. Харин энэ зур $5,500 даваад байсан алтны үн огцсон мөн $4,200 болон 20 орчим хувиар ханшин унав. Иракт мөн л хачирхалтай осол гарan Америкийн агаарт онгоц шатхуунаар цэнгэлдэг Boeing KC-135 Strata танкер онгоц сүрв. 3 сарын 13-нд Америкийн цэргийн хүчин Ираны газрын тосны гол экспортын төв болох Хар гарал дээрх цэргийн байгууламжуудыг бөмбөгдөв. Уг гарал газрын тосныхоо дийлэн хийх хятад руу явуулдаг юм. Тиймээс энэ нь Ираныг дарамтлангаа хятадын газрын тосны хангамжийг боомлох гэсэн Америкийн санаархал бололтой. Энэ зур Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн гэр Ираны пуужинд өртөн сүдэв. Үүнтэй холбоотойгоор Нетаньяху өгсөн гэсэн мэдээлэл сошиалаар шуурв. Үүний хариуд Нетаньяху хэвлэлийн баг хурал хийж байгаа гудамжинд хүмүүстэй уулзаж кофе уугаад явж байгаа зэрэг бичлэгүүд цацагдсан ч тэдгэрийг Израиль хэм лоон ашиглаж хийсэн талаар хүмүүс ярьж байна. Баг хурал дээрх бичлэгэнд Нетаньяху 6 уруутай харагдсан бол кофений бичлэгэн дээр зүүсэн бөгж нэг алга болж нэг ил гарч байлаа. Түүнээс хойш тэр аль биесээр олонний өмнө гарч хүмүүстэй уулзалгүй зүгээр л би аймт гэсэн бичлэг цацсан ч хүмүүс үнд гүйцэд итгэхгүй байна. Сошиалын бичлэг гэснээс Израиль улс Иран руу халдан навцсны дараах израильчууд баярлан хөөрч байгаа бичлэгүүд Твиттер цацагдсан бол дараа нь Ираны товтлооны үеэр хорогдох байранд орох үед израильчуудын уур амьсгал арай өөр болж төгссөн байсан бөгөөд мөн еврей биш хүмүүсийг хорогдох байранд оруулахгүй хаалга үүдээд өгч байгаа бичлэгүүд цацагдсан юм. Дайны үеэр дэлхийд даяар хүмүүсийн хандлага Израильд маш сөрөг хандсан байлаа. Израильчууд өөрсдөө Газын зурсан палестинчуудыг тамлан хэрцгийлэн устгаж бөмбөгдөж байгаа маш олон бичлэг интернетэд байгаа тул Израиль бөмбөгдүүлсэнийг интернетчууд үүлийн үр хэмээн үзэн үл тоон болж гисгэсэн юм. Израилийн өнөөс хүртээ төмөр дэвэр агаарын хамгаалт санаж байсан шиг нь бат бэх байсангүй. Израилийн олон хотод Ираны пуужин дроны цогцлтуудад өртөгтэй зэрэг израильчууд улс орны орхин гадаад руу зогтсон бөгөөд олон улсын нисэх бодлууд нь дүүрэн хүнтэй байлаа. Энэ Израильд амьдардаг жүүдүүдийн нэлээд нөөр улсын давхар иргэншилтэй байдагтай холбоотой. Энэ зур Оросын интернет хэрэглэгчдийн дунд Израилийн иргэншилтэй Оросуудыг Оросд буцааж хүлээж авахгүй байх хэрэгтэй гэсэн яриануд гарав. Тэд Израиль иргэншилтэй Оросууд Израильд очиж палестинчуудыг тамлан зовоож яргалж хэрцгийлүүлдэчихэд тэгснээ өөрсдөө пуужинд дулаад ирэхээр цухтад шийтгэлээс цухтад нааш ирж байгаа нь байж болохгүй зүйл хэмээн ярьсан юм. Энэ зур Европт нэг улс тодорсон Испани байв. Ираны дайн эхэлсний дараах Испани улс Америк Израилийн албан товтлогыг эсэргүүцсэн бөгөөд өөрийн улсад буу цэргийн баазыг Америкт ашиглуулахгүй хэмээн Америкийн баазыг гаргасан. Испани мөн Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд улс төрчдийн Израилийн албан товтлогын санаархлыг эрс шүүмжилж байна. Олон улсын хэвлэл мэдээлэлээр шугсан өөр нэг асуудал Ираны охидын сургуулийг пуужинд явдал байлаа. 3 сарын 10-нд сэтгүүлчийн талаар асууад Трамп бид пуужиндаагүй яах вэ томохог пуужингаар пуужинцсан юм байна лээ. Гэтэ ганцхан манай улс томохогтой биш шүү дээ хэмээн эсэргүүцсэн юм. Гэтэл Америкийн зэвсгээ өөрийн холбоотын итгэх улсад өгдөг зардаг юм. Айгүй бол Иранч томохог худалдаж авсан байж магадгүй гэж Трамп гүтэрсэн ч Иран биш харин Америкийн цогцлтыг өгсөн гэдгийг цэргийн мэргэжилтнүүд тогтоогоод байна. Америк өөрөө дэд бүтцээ хөгжүүлэх иргэдний эрүүл мэндийн даатгалгүй эмчилгээ үзүүлж чадахгүй байгаа атал Америкийн засгийн газар өдөрт 1 тэрбум гаруй долларын дайнд зарцуулж байгаа талаар хэвлэлийг нь бичиж байна. Яагаад энэ дайн гарсан талаар Америкийн сэтгүүлч Такер Карлсон энэ дайн Америкийн бодлоготой ямар ч холбоогүй харин одоогийн олон улсын тогтолцоог оргонгоор нэвтэх гэсэн зорилготой дайн юм. Энэ дайны цаана 2 гол бүлэг хүмүүс байгаа юм. Эхнийх нь шашны хинээтэй израильчууд болон христийн зионистууд. Тэд Израилийн газар нутгийг тэлэх замаар дэлхийн сүрлийг дуудаж дэлхийг сөнөөх хэрэгтэй. Тэгэх юм бол дэлхийг амархаар аврагч бурхан дэлхийд дахин буугах болно. Тэгвэл бид буюу еврейчүүд жүүдүүд диваачнд очно гэж тэд үзэж байгаа юм. Энэ дайныг дэмжиж байгаа 2 дахь бүлгийн харин трансгуманистууд. Тэд шашинтай хүмүүс биш л дээ. Гэхдээ түүнээс өөрсдөө хачин үзэл бодолтой хүмүүс. Энэ урсгалынхан хүн машин хоёрыг холбохыг санаарахч байгаа бөгөөд одоо хүн төрөлхтний иргэн үе дуусч байна.
Хүний махан биеийн эрен дуусч байна. Хүмүүс хэрэггүй болсон гэж үзэж байгаа ба энэ ч үүднээс хуучин тогтолж байгаа нураахтан явуулж байгаа юм хэмээн тэр тайлбарласан юм. Газрын тосны нийлүүлэлт дэлхийд даяар тоглож гисэнтэй холбоотойгоор Европын удирдлагууд цөмийн цахилгаан станцуудаас сэргээх талаар зарласан нь яг л алиалагч нар шиг харагдаж байлаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд тэд цөмийн станцаа хаах гэж маш хичээн Герман улс саяхан хамгийн сүүлчийн цөмийн станцаа хаах үүдийг ангидалд өгчин ёслол төгөлдөр хаасан юм. Гэтэл одоо хад үзэж байсан зүйл нь хэрэг болов. Европ гэхдээ бид Орос тавьсан хоргоо үргэлжлүүлнэ. Бараг л хөлдөж өгч байсан ч хамаагүй бид ямар ч байсан Оросоос газрын тос байгалийн хий авахгүй гэж мэддэж байна. Үүнтэй холбоотойгоор Путин 3 сарын ихээр мэдгдэл хийхдээ бид эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Итгэлтэй түншүүдэд байгалийн хий газрын тос түл шатхууныг нийлүүлнэ. Европ яг өөрсдөө л мэдэн бицтэй бидэнтэй харьцаж дургүй байгаа газруудад бид нийлүүлэх гэж оролдохгүй. Өөр түншүүд бидэнд байгаа хэмээн мэдгдсэн юм. Путин ихээхэн дипломат характертай хүн тул энэ Европ өөрсдөө мэдэн бицтэй бид Гранта хаавал хаачихсан шүү гэсэн тохио юм. Энэ зур өөр нэг яриа гарсан Америк Ирантай цөмийн энергийн талаар хилцээр хийж байх зур нь энд айн гарсан явдал. Үүнээс болоод Америк ер нь олон зуун жил тогтсон дипломат хилцээрийг занг болгон ашиглаж болохгүй. Инх нь олон улсын зарчмыг зөрчинө гэсэн яриануд маш хүчтэй яригдсан. Монголын хаант улсын үед монголчууд элч төлөөлөгчийг алхахыг гэрс зээрлдэг байлаа. Тэгвэл өнөөгийн Америк барууны орнууд дипломат яриа хилцээрийг дайсныг устгах нэг тактик гэж үзсэн. Үр дүнгүй сонжирсан яриа хилцээр явуул цаг хожих зураа хилцээр хийгэж дуудснаа бөмбөгдөж устгахыг нэг тактика болгож буйна. Барууныхан хууль эрх зүйн зарчмыг уландаа гიშгсэнийг харуулна. Түүнчлэн Ирантай яриа хилцээр хийж байсан хүмүүс мэргэжлийн дипломатч Шарон Трампын үйл хөдлөлийн бизнесийн найз Стив Витков, хөргөн Жаред Кушнер байсан бөгөөд тэд Ираны дэвшүүлсэн саналыг гүйцэд ойлгохгүй буруу ойлгож яриа хилцээрийн нарийн нюансуудыг ойлгохгүй Трампт буруу зөврөв тайлбарласан нь энэ дайн үсгэх гол шалтгаан болсон хэмээн мэргэжилтнүүд шүүмжилж байна. Америкийн зарим улс төрч Трампыг эрс шүүмжилж байгаа ч нэлээд олон улс төрчид нь Ирантай дайн хийхийг дэмжиж байна. Тэр дундаа сенатч Линдси Грэм энэ бол маш чухал сайн дайн. Манай ерөнхийлөгч нараас Трамп хамгийн зоригтой зөкстэй нь байна. Өмнөх ерөнхийлөгч нараас илүү гарч Ирантай дайн хийж чадлаа. Бид одоо Иран руу цэрэг оруулах хэрэгтэй. Би өөрийн сонгуулийн тойрогт чинь иргэдийн цэрэгт явахыг уриал нэмээ сэтгүүлчдэд ярьсан юм. Энэ зур Украин Оросын Брянск руу Путиний цогцлтын орон сууц газрын тосны байгууламж руу товтлсон. Энэ халдлагын цаан Их Британд байгааг бид мэдж байгаа хэмээн Путиний эвлэлийн төлөөлөгч Песков эвлэгэнд ярьсан. Арабын орнууд харин Америк биднийг хангалттай хамгаалахгүй Израилийг хамгаалахад гол анхаарлаа хандуулж байна. Америк харин манай газар нутагт цэргийн баанц байгуулсан хэрнээ манай улсыг хамгаалахын оронд Израилийг хамгаалахад гол анхаарлаа хандуулж байна хэмээн гомдлсон юм. Энэ зур Европт Румын улс газар нутагт Америкийн цэргийн баанц байгуулах шийдвэр гаргав. Хар Гарлын халдлагын дараахан Энтгийн далаад буй Английн харьяа Диего Гарсиа аралд буй Америкийн цэргийн баанц баллист буужингийн халдлагад өртсөн. Америкийн халдлагыг Иран хийсэн гэж мэдгдсэн ч Ираны албаныхан бид биш шүү хэмээн хариу мэдгдсэн. Ийхүү Диего Гарсиа руу хэн пууж харав гэдэг талаар хэвлэл мэдээлэлээр зөрүүтэй мэдээлэлүүд гарч байгаа ч хэрвээ Иран баллист пууж харуулсан үнэн бол Ираны пуужингууд 4000 км зай цогт өгч чадвартай болсон байна гэсэн үг. Хэрвээ энэ үнэн бол Иран Английн Лонд хотыг хүртэл пуужиндах чадaltaй болсон ба энэ нь Европын холбоо НАТОг нэлээд түгшиж эхэлсэн. Өмнө нь Иран улс манай пуужингийн дээд тусгал 2000 км хэмээн аль биесээр заарладаг байсан юм. Барууны эвлэлээр Орос хятадууд Иранд тусалж байна гэсэн мэдээлүүд цацагдсан. Өөрсдөө болохоор холбоотой Украинд тусалж болдог, харин нөгөө хоёр нь өөрсдөө холбоотой тусалж болохгүй юм шиг ярьж байгаа нь үнэхээр гайхалтай. Үнэхээр тэгж бодож байгаа л энэ арай л өрөөсгөл дутуу сэтгэж байгаа юм шүү гэмээр. Сошиал медиаг харах юм бол хятадууд Ираныг гилд дэмжиж байсан бөгөөд Америкийн цэргийн баазуудын тухай хятадын хэмнэлт агуулгын мэдээлүүд ил тод тавигдж байсан нь Америкийн баазуудад пуужин дроны цогцлоод өгөхөд Иранд тус болж байсан л авттай. Ийхүү ихтгэн цаг магадгүй ганц 7 хоногт багтана хэмээн Трамп ярьж ирсэн цэргийн цугаалга нь 4-7 хоног руугаа орж байна. Утгагүй 1 сар боллоо. Ийхүү дайн эхлээд 2-7 хоног өнгөрсний дараагаас Америк дан ганц агаарын цогцол буужингаар Ираныг барахгүй байна гэдгийг ойлгосон хэдий ч Трамп нөгөө толгой эргүүлсэн байдлаараа Иран буулт хийж байна, хилцээр хийх талаар биднээс гуйсан гэж сэтгүүлчдэд ярьсан ч Ираны албаны хүмүүс бид хилцээр хийхгүй. Энэ дайныг бид ямар л бол ямар хугацаагаар үргэлжлүүлж чадна гэж мэдгдсэн юм. Ираны тэнгэр цансан шиг нь оёлж чадахгүй байгаад бол одоо хуурай замын явган цэрэг оруулж байдлыг эргүүлэх хувилбарууд яригдж байна. Гэвч Иран урдны Америкийн байлдаж байсан Иракаас газар зүйн хөв дээр сөөр илүү уулархаг нутагтай. Тиймээс цэрэг орууллаа гэж шууд ялах магадлал Америкт бага байгаа. 3 сарын 13-нд Пентагон ойрхот орондод 2500 явган цэрэг илгээх шийдвэр баталсан. Энэ нь Иран руу цэрэг оруулах бэлтгэл болно. 3 сарын 14-нд Италийн ерөнхий сайд парламентта
Америк, Израиль хоёр Иран руу халдан довтлсноо олон улсын эрх зүйд зөрчсөн хууль бус дайн болсон гэж мэдгдсэн бөгөөд Итали улс энэ дайнд тутгалдах сонирхолгүй хэмээн мэдгдсэн юм. Ираны дайны хажуугаар Израилийн экс ерөнхийсэд Беннет зэрэг улс төрчид Туркийг эрс шүмжилж, зарим израильчууд дараагийнх нь Турк гэж ярьж эхэлсний хариуд Туркийн ерөнхийлөгч Речеп Эрдоган Израиль улс хөршүүдэд довтолж байгаад эцэст нь Иран руу довтлолоо. Үүний цаана Бурхны амласан газар нутгийг эргүүлж авна гэсэн утгагүй санаархал байгаа юм. Өөрсдийгөө бусад хүмүүсээс илүү гэж үтсэн хэсэг бүлэг хүмүүс манай бүс нутгийг эмх замраагүй байдалд оруулж байна хэмээн буруушаас мэдгдэл хийсэн юм. Трамп дайн хийснийг эсэргүүцэн Америкийн терроризмтэй тэмцэх төвийн захирал Joy Kent албан тушаалаасаа буусан бөгөөд Иран манай улсад ямар ч ноцтой аюул учруулаагүй байсан энэ шаардлагагүй дайн гэж Такер Карлсонд ярилцлага өгсөн юм. Улмаар тэр Вашингтонд буй Израилийн төлөөлөгчд болон Израилийн лоббигоо Трампд нөлөөлсөн гэж буруутгасан. Харин Америк дахь жүүдүүдийг үзий ядах эсрэг холбооны захирал Жонатан Америкийг Израиль дайнд уруудтаж оруулсан гэж ярьж байгаа хүмүүс жүүдүүдийг үзий ятсандаа л тэгж ярьж байгаа юм хэмээн өөрсдөө өмгөөлсөн юм. Тэгтэл Америкийн терроризм эсрэг төвийн экс захирал Joy Kent цааш нь бид Ираны дайныг эсэргүүцэж байсан Трампын зөвлөх Чарли Кирк яагаад бусдад таалагдсныг мөрдөн шалгах гэтэл дээрээс бидэнд энэ хэргийг шалгаж болохгүй гэж зогсоосон хэмээн ярьсан юм. Америкийн 7 хоног тутмын экономист сэтгүүл байдлыг ихээхэн таагүй үнэлсэн бөгөөд сохор Фьюри ажиллагаа гэсэн гарчигтай Трамп цэргийн дулгаа буруу харуулсан өмс нүд нь юу ч харахгүй байгаа зургийг 3 сарын 21-ний дугаартаа авцсан дээрээ хэвлэлсэн юм. Америкийн дайны амны сайд Hexit Ирантай байлдахад Америкт дахиад $200 тэрбум хэрэгтэй байгаа тухай хэвлэлийн баг хурал 3 сарын 19-нд хийсэн бол мөн өдөр Америк эрчим хүчний сайд Яванда Ираны хаар гарал манай өмчж болж магадгүй гэсэн ярилцлага өгсөн юм. Энэ Америкийн санаархлыг ил тодорхой хэлсэн хэрэг байлаа. Урд дайн хийхийг гэрс эсэргүүцдэг байсан Америкийн тагнуулан газрын захирал Түлси Габбард харин Конгресст гишүүдэд байцаагдахдаа Иран манай улсад аюул учруулж байсан CP-нд хэлэхгүй дайн хийх эзэн шийдвэрийг ерөнхийлөгч гаргах хэрэгтэй гэж ярин бусад асуултад шууд хариулт өгөлгүй булцааруулсан. Америкийн цогцлтуудын хариуд Иран Катарын байгалийн хий боловсруулах байгууламжид цогцолт өгнө нийт хүчин чадлынх нь 20 шахам хувийг устгасан бөгөөд дайн зогссны дараа хүртэл Катар үнэгээ сэргийн засварлахад 3-5 жил шаардагдана. Энэ цогцолт дэлхийн эрчим хүчний зах зээлд том дөргиё болоод байна. Үүнээс болоод Катарын ерөнхий сайд энэ дайныг одоо нэн даруй зогсоох хэрэгтэй гэсэн хэвлэлийн мэдээлэл 3 сарын 19-нд хийсэн юм. Трамп гинтхэн дайн зарлах хэрэгтэйг Америкийн Конгрессийн гишүүд шүүмжилж эсэргүүцэж байгаа бөгөөд гишүүн Жим Комис тэгвэл Трамп ерөнхийлөгч хятад аюул учруулж байна гэд маргааш дайн зарлчих хэл яах вэ? Тэр тийм эрхтэй гэж юу? Хуулиар бол түүнд тийм эрх байхгүй хэмээн асуудал төвшүүлэн маргалдаж байна. Германы Rheinmetall корпорацийн CEO Армин CNBC сувгийн сэтгүүлчид дайн дахиад 1 сар үргэлжлэх юм бол бид пуужин үйлдвэрлэж амжихгүй. Бидэнд шаардлагатай түүхийд байхгүй. Бид хямд дроны эсрэг үнэтэй пуужин буудад ялж чадахгүй бизнесийн үүднээс бол утгагүй гэж ярилцлага өгчээ. Rheinmetall компани Америкийн Lockheed Martin компанитай хамтран Германд пуужин үйлдвэрлэж байгаа бөгөөд Европын хамгийн том пуужин үйлдвэрлэгчдийн нэг болоод байгаа юм. Иран энэ зур Израилийн газрын тосны Хайфа байгууламжид цогцолт өгөв. Америк өөрт учирч буй хохирлыг бууруулах арга хэмжээ яаралт авч эхэлсэн бөгөөд өөрт хориг тавьсан Беларустай Грекийн зарим хоригоо цуцлав. За тэгтэл 3 сарын 19-ний орой Ираны дээгүүр нисч явсан радарт өртдөггүй гэх Америкийн сүүлийн F-35 сөнөг чонгоц Иранд сүнсэн тухай мэдээг CNN-ээр цацаад удаагүй байтал Ираны штаб уг сөнөг чонгоцыг сөнөөж байгаа бичлэгийг задлсан юм. Энэ зур Японы ерөнхий сайд Америкт ажиллах үеэр Японы сурвалжлагч та нар яагаад толботой улс Японоо Иран руу дайрах гэж байгаа талаараа урьдчилан мэддэггүй юм бэ? Бид үүнд маш гайхаж байна гэж асуугаад Трамп та нар өөрсдөө сюрпризд дуртай бидтэй. Та нар Перл Харбор руу гиндүүлэн довтолж бидэнд сюрприз барьж байсан бидтэй гэж ярихад Японы ерөнхий сайдын нүд бүлтэнд дими юм асуулаа гэсэн байртай сурвалжлагч руугаа харан бүлтэлтэж байлаа. Тэгсний цааш нь Трамп дайн өргөцсөн бурууг Израильд тохон манай ажиллагаанууд хоорондоо уялдаатай явж байгаа боловч Израиль заримдаа дураараа ашиглаж тэр надад таалагдахгүй байгаа хэмээн ярьсан юм. Ираны тэнгисийн хүчний хайрын ормосын хоолойг бид бүр мөсөн хаагаагүй бөгөөд хэнийг явуулахгүйгээ шийдэж байгаа хэмээн мэдгдсэн. Бенжамин Нетаньяху бид Америкийг дайнд чирж оруулаагүй. Трамп ерөнхийлөгч өөрөө шийдвэр гаргадаг хүн Иран руу цэрэг оруулах хэрэгтэй гэдэг нь үнэн гэж сурвалжлагчд ярив. Хэрв дайн ойрын хугацаанд зогсохгүй бол 4 сарын сүүлээр газрын тосног нь одоогоос 2 дахин нэмэгдэн хэмээн Сауди Арабын мэргэжилтнүүд тооцоолж байна. Газрын тосноос гадна дэлхийн бордооны их хувь ормоцын олоор дайраг өнгөрдөг бөгөөд Ираны дайн удаан үргэлжилбэл дэлхийн бусад хэсэгт хүнсний хомсдол үүсэн хүнсний үн нэмэгдэж болцсохгүй байна. Аз болоход манай хойд хөрш газрын тосоор баялаг төрш ирч хүчийг экспортлогч орон бөгөөд
Манай улстай гайгүй харилцаатай байгаа тул бид түл шатгуу хомсдох эрсдэлд огцом орох аюул харьцангуй бага. Гэвч олон улсын талбарт бид Оросын эсрэг тоглолтын Оросын дайснуудтай хит их цузаарын сүтрэх аваас байдал өөрчлөгдөж юу магад гэдгийг бас анзаарч бодож авах хэрэгтэй юм. Нөгөө талаас бид муу хэлэн шүмжилдэг чих хэмжээний хүнс урд хөршөөсөө авдаг. Тиймээс дэлхийн бордоо улмаар газар тариалан хүнсний үн өсвөл хүнсээ тэр бүх хэл төмсөө хүртэл урдаас авдаг манай улсын хүнсний байдал сөргөөр тусах нь ойлгомжтой. Гэвч дахиад ланц болоход Хятад Орос хоёр хоорондоо сайн харилцаатай байгаа бөгөөд Орос улс бордооны том экспортлогч. Тийм болохоор Ормоосоос аваагүй төлс бордоо бус түүхийдээ Хятад улс Оросоос авах болно. Мэдээж цөмийг нь Оросоос авч чадах уу гэдэг асуудалтай. Тиймээс дахиад Иранд болж бүх зүйл бидэнд нөлөөлөх гэдэж сайн харилцаатай хоёр хөршийн ачаар бид хүндрэлд орлохгүй харьцангуй гайгүй даван гарах боломжтой юм. Гэсэн ч сонор сэрэмж бодлого мэдэж бидэнд хэрэгтэй. Ираны хямралаас болоод Оросын газрын тосны экспорт орлого эрс өсөж байна. Барууны хэвлэлүүд Оросыг дампуурна гэж ярьсаар хэдэн жил болж байгаа бол Орос дампуурхан байтугай бүр баяжж сулааж байна. Илүү өндөр үнээр газрын тосоо зарж байгаа ба Америк хүртэл Оросын газрын тосон тавьсан санкц зоргоо 30 хоногоор цуцлан Оросоос газрын тос судалтан авах бодлого хэрэгжүүлж байна. Харин Оростой 8 хийхгүй Оросоос газрын тос авахгүй гэж Америкт дарамтлуулсан энтгэл хамгийн тэнэг байдалд орон Америктэй тохиролцоод удаагүй байтал нь Ираны дайн гарч Персийн булангийн орнуудаас авах энтгийн хангамжинд асуудал үүсэнд тасарсан ба энтэг буцаад Оросоос газрын тос авах гэтэл Орос бид урднашгээ та нарт хямралтай өгч чадахгүй гэд нэмэгцүүнээр зарж байгаа тул энтэг Оросоос урд байгаагүй өндөр үнээр газрын тос судалтан авч эхлээд байна. Ливанд явж исэн Орос сэтгүүлчид рүү Израилийн цэргийнхэн албан давталсантай холбоотойгоор Москва Израилийн элчин сайдыг дуудан сануулга өгөв. Ираны дайнтай холбоотойгоор төвийг сагсан гэгшивт заруулс Америкт нийлүүлж байсан зэвсгийн экспортоо зогсов. Холбооны мөрд төвчөнд шалгагдж эхэлсэн Америкийн терроризмтэй тэмцэх албаны дарга Joy Kent олон нийтэд уулзахдаа би л улсынхаа залуусыг гадаадын хөрсөн дээр хүгээсэй гэж хүсэхгүй байна. Ираны дайн маш чухал цэг дээр ирээд байна. Бид энэ дайныг дэмжихгүй гэдэг удирдагч нартай хэлж ойлгуулах хэрэгтэй хэмээн ярив. Оросын парламентын гишүүн Андрей Картопалов сэтгүүлчдэд яриа өгөхдөө бид Зеленскийг Украины болон Оросын ард түмний эсрэг бүрдсэн гэмт хэрэгтэнд шийтгэж шүүхээр ял өгөхийн тулд амьд байлгаж байгаа юм хэмээн ярив. Хүчирхийлэлд уриалахыг цээрлдэг Твиттер дээр Ираны судлаачдыг олзлохыг уриалсан жиргэнүүд спонсорлогдсон сурталчлагдж байна. Израилийн арми Ираны төрийн өндөр албан хаагчдыг зориуд түн устгаж байгаа нь бидэнд шок болж байна хэмээн Хятадын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жан мэдгэдэв. Трамп харин НАТО өөрийг нь дэмжин энэ дайнд оролцохгүй байгаа дуртай байгаа бөгөөд 3 сарын 20-нд Америк байхгүй бол НАТО цаасан бар шүү. Аймхаа улчгаруудаа бид яах вэ та нарыг сананаа хэмээн чиргэв. Илон Маск харин цагаан эрсд залуу шувуу алсан хэрэгээр 8 жилийн ал авч байхад хар эрсдээ хүн алаад тэнцэнгээр суллагдж байна. Энэ зөв үү гэсэн чиргээ шийрлэв. Харвардын их сургууль Палестины тэмцээн хөдөлгөөнийг эсэргүүцсэн жууд оюутнууд эрхийг зөрчсөн гэж үтсэн Трампын засгийн газар Харвардын их сургуулийг шүүхт өгөн олон сая доллар нэхэмжлэв. Ирак улс форс мажор буюу давагдчихгүй хүчин зүйл зарлав. Энэ нь дэлхийн зах зээлд нийлүүлэх газрын тосны хэмжээгээ эрс бууруулна гэсэн үг юм. 3 сарын 21-нд Трамп Fox News сувагт ярилцлага өгөхдөө бид угаасаа Ормосын хоолойг ашигладаггүй. Бидэнд тэндээс газрын тос авах хэрэг байхгүй. Европ, Солонгос, Япон, Хятад л тэндээс газрын тос авдаг. Эсвэл тэд өөрсдөө л Ормосын хоолойг нээн бичих хэмээн хэвтэрлэв. Иран энэ зур баруун Аз 70 дахь удаагийн пуужингийн цогцлтын давлгаагаа эхлүүлв. Бүс нутагт Америкийн цэргийн баазуудад дараагийн цогцлтуудаа өгөв. 3 сарын 21-нд Трамп Ираны газрын тосон тавьсан оргоо 30 хоногийн хугацаагаар цуцлав. НАТОчууд Америктэй хамтрах биш хамтын ажиллагаа эргээ харж байна. Польш Иракаас цэргийн эргүүлэн татав. Япон улс Ормосын хоолойгоор дамжуулан газрын тос авахар Ирантай хэлцээр хийж эхлэв. Ираны дайн шалтгаантай болоод гарсан байх хэмээн Nvidia-гийн захирал Jensen Huang ярив. Япон улс Ормосын хоолойг нийлэхийн тулд Godzilla-г илгээж буй зураг Твиттерт явж байгаа ч харамсалтай нь Godzilla зөвхөн кинон дээр л байдаг гэж магадгүй юм. Оросын гадаад яамны сайд Сергей Лавров Америк Оросыг Европын эрчим хүчний зах зээлээс түлхэж гаргахыг санаарч байна. Энэ ажиллагааг Байден эхлүүлсэнийг Дональд Трамп гүйцээж байна. Үүний цаана Америк дэлхийн эрчим хүчний зах зээлд ганцаараа ноёлгосон санаархал байна гэж ярив. Өөрт өөрийг нь сонгуулийн үеэр шалгаж байсан холбооны мөрдөх төвчний захирал Роберт Мюллер нас барсны хариуд Трамп тэр өгсөн сайн хэрэг боллоо. Одоо гэмгүй хүмүүсийг хохироож чадахгүй юм чиргэв. Ираны дотоодыг хамгаалахын хошууч генерал Редан хэрв дайн улс Гренландаа хамгаалж чадахгүй бол манайхыг дуудаарай хэмээн даапалав. Иран улс Израилийн цөмийн байгууламжид Тимонод цогтдоггүй.
Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллага ноцтой хохирол учраагүй гэж мэдээлсэн ч Иранчууд Демоног цогсон баяраа тэмдэглэн гутамжин жагсацгаав. Ирак дахь хануугийн Виктория бааз байнга Ираны цогцолтод өртөн баазаа ч хамгаалж чадахгүй байна. Израилийн батлан хамгаалахын сайд Кац Ливаны өмнөд нутгийг бид газын зурвас шиг сүйтгэн шүү хэмээн мэдгэдэв. 3 сарын 22-нд Нетаньяху бусад улс орныг Ираны эсрэг дайнд нэгтгэхийг уриалав. Украин цэргийн сургалтаа гадаадын улс орнуудад биш өөрийн дотоодд явуулж эхлэв. Энэ нь барууны сургагчид олигтой юм заахгүй байна гэж үзэж байгаатай холбоотойгоос гадна нөгөө талаар гадаадад цэргээ сургахаар явуулах үед залуучууд нь оргож цухтаад байгаатай холбоотой ажээ. Израилийн цэргийн мэргэжилтнүүдийн Моссад тэмээх хаяг Твиттерт Америкийн таад пуужингийн систем Марад Демоног хамгаалж чадсангүй. Харвсан пуужингууд нь Ираны пуужинг онссонгүй. Энэ нь одоогийн пуужингууд маань хэр найдвартай эсэгт эргэлзэхэд хүрэж байна хэмээн чиргэв. Чих улсад буюу Израилийн байгууламж Украинд цэргийн техник нийлүүлдэг байгууламжуудад түүмэр гарч агуулах нь устав. Ираны парламентын дарга Мухаммед Багр цэргийн баазуудаас гадна Америкийн цэргийн төсөв санхүүтэй холбоотой газруудыг бид устгах шүү хэмээн чиргэв. Харин Америкийн цэргүүдийн дунд Израилийн төлөө өгөхгүй шүү гэсэн хандлага нэмэгдэж буй талаар Америкийн HuffPost вебсайт бичив. Америкийн цэргүүдтэй хийсэн ярилцлагаас үзвэл энэ дайны тухайд Америкийн цэргүүд сэтгэл дундуур байгаа бөгөөд зарим цэргийн албанаас гарах бодолтойгоо илэрхийлсэн байна. Одоо батлагдсан албан мэдээгээр Америкийн 13 цэрэг Ираны дайнд амиа алдаж 200 гаруй цэрэг шаргаджээ. Байдал ийм байхад хуурай замын ажиллагаа явуулбал бүрэн сүрэл болно хэмээн цэргийнхэн таамаглаж байна. Америк хэрвээ Ираны цахилгаан станц эрчим хүчний станцуудыг бөмбөгдвөл Иран хариуд нь бөмбөгдөх хөрш улсуудынхаа станцын жагсаалтыг интернетэд тавив. 6 улсын 12 байгууламжийн нэрийг зарласан байлаа. Америкийн улс төрч Тед Круз Трампыг Ирантай дайн хий, энхийн хилцээр хэрэггүй гэж би түүнийг ятгсан хэмээн ярилцлага өгөв. Трамп хөрөнгийн биржүүд нээхийн өмнө том мэдээллийн хувьцааны үнүүдэд нөлөөлж бирждээр тоглолтын мөнгө олж буй талаар гадаадын судлаачид ярьж байна. Өчигдөр Трамп бид Ирантай дахин хилцээр хийж байгаа. Гэтэ яг хинтэн хилцээр хийж байгаагаа хэлэхгүй. Хэлбэл тэр хүнийг алчгах магадгүй. Намайг тэдний цахилгаан станцуудыг бөмбөгдлөө шүү гэсэн чинь тэд өөрсдөө над руу уцтаж яриа хилцээр хий гэж гуйсан юм хэмээн сурвалжлагчид ярьсан юм. Тэгтэл Ираны гадаадын хариуд нь бид Америкт ямар ч хилцээр хийгээгүй байгаа шүү. Америк л өөрөө хилцээр хий гэсэн хүсэлт ирүүлсэн хэмээн мэдгэдэв. Оросын Ленинград мужийн Приморскийн тэнгисийн бомбд Украины дроны халдлагад өртөн газрын тосны 4 том цэцгээр нь шатав. Оросын гадаадын яамны төлөөлөгч Мария Захарова Украины засгийн газар бууж гисэн тохиолдолд Украины мөргөлдөөнд дуусна хэмээн мэдгэдэв. Мемфис хотод болсон уулзалтын үеэр Трамп Ираны дайн хий гэж хэлсэн үнэн би биш шүү. Манай дайны яамны сайд Питекс алив Пит чи юм хэлдэг хэмээн олны өмнө ярив. Трамп дайн өдөөсөө хариуцлагыг өөрөөсөө олдуулахыг оролдож байна. Ираны яриа хэлцээрийн талаар Трамп бид Ирантай маш сайн ярилцсан, нэлээд удаан хугацаанд хэлцээр хийж байгаа. Тэд одоо жинхнээсээ бизнесийг ажил хэрэг болгоё гэж хүсэж байгаа гэж ярив. Ираны талын албаны хүмүүс харин дайны хохирлыг бүрэн нөхөн тул Иранд тавьсан бүх хоригоо цуцал манай дотоод хэрэгт оролцохгүй гэсэн олон улсын баталгаа өг. Тэр хүртлийн дайн үргэлжилнэ хэмээн мэдгэдэв. Энэ зур Пентагон тэнгисийн цэргийн 31-р шуурхай ангийн 2500 цэргийг Харгар тэр буулгах уу яах вэ хэмээн дуншиж байна. Тус ангийн цэргүүд 3 дугаар сарын ихэр Форт Полк бааз сургуульд хийх байснаа цуцлан өөр тийш явах тушаалд ирэх хэсгийг хүлээн бэлэн байдалд ороод байгаа ажээ. Хойд Солонгосын парламент үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулав. Үндсэн хуулийнхаа гарчигнаас социалист гэдэг үгийг хасав. Ийхүү үйл явдлын өрнөсөөр өнөөдөртөө золгож байна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлын тойм мэдээллийг оруулахад юм байна. Байдал хурц хэвээр байгаа хэдий ч бүр хүндрээгүй байгаа бөгөөд намж болох боломжтой байна. Одоо Америкийн гаргах шийдвэрээс ойрхон орнуудын байдал дэлхийн эдийн засаг маш их хамаарна. Хэрвээ Америк хангалттай буулт гэж Ираны шаардлагыг төр зур гал унтрах байдлаар шийдэхгүй бүр мөсөн шийдэн инхийн гэрээ байгуулж чадвал энэ дайнд орохноос ч дуусч болно. Гэвч тэгнэ гэж хүлээх нь арай л гин төсөөл болох юм. Америкийн улс төрчид Израилийн хатганд байсаар байгаа цагт Трамп дайныг үргэлжлүүлэх шахалтанд хэвээр байсаар байна. Израиль харин ануг хатгасандаа бардаж байгаа ч юм уу дан ганц Ирантай байтугай ойр хавийн хэд хэд улс оронтой дайтах бэлтгэн дайнаа өргөжүүлсээр байна. Тийм болохоор үнэхэр гинтгийн амар нэг аврагч бурхан эртгүүл юм бол ойрхот орондод байдал сайжирна гэж итгэхэд хэцүүхэн байна. За ингээд үгээр энэхүү том подкастаа өндөрлөе. Анхаарал тавьж сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.